За энэ жилийн наадам онцлог их онцлогтой болж байгаа. COP 17 гэдэг том хурал Монгол улсад болж байгаа. Үүнтэй холбоотой 8000 орчим гадны зочид ирсэн. За бас бид нар энэ жил одоо үндэсний их баяр наадам өргөн дэлгэр тэмдэглэж дэлхийн адууны өдрийг тэмдэглэсэн. За энэ удаагийн нүүдлийн нүүдэлчдийн фестивалыг бид нар бас COP 17 наадам хүрээ нэлээд бас өндөр аспект хийлээ. За өнөөдөр бол энэ удаа 2000 орчим уран бүтээлчид өв соёл тээгчд цугласан байгаа. За тэгээд өөр өөрсдийнхөө онцлогоос дамжуулаад 21 аймаг болон Туваа улс өвөр Монголын мөн Бурят халимгаас одоо олон уран бүтээлчд ирлээ. Халимгаас бүр чуулга ирж манай Монголын ард түмэнд өөрсдийнхөө уран бүтээлийг төлөвлөж байна. Нүүдэлтний хамгийн чухал нь Монголын өв соёл, нүүдлийн өв соёл гэж ийм зүйл байдаг юм а гэдгийг бас дэлхийд дахинд одоо сурчлаа томоохон үйл ажиллагаа болсон гэж бодож байна. Энэ жилийн наадам бол их өргөн дэлгэр боллоо. За бид нар одоо бас тодорхой хэмжээний зохион байгуулалтанд наадмаас хойш наадмынхаа зохион байгуулалтанд анхаарч ажиллаа. Манай соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам энэ наадмыг хариуцж ажиллаад өнөөдөр одоо нээлттэй хийгээд Монгол улсын иргэх ирж оролцоод явж байна. Одоо ингээд нийс лотын иргэд маань нөө маргаж хүрэлцэн ирж энэ одоо тайж харихны өмнөх энэ сайхан талбайд ирж 21 аймгийн өв соёлтой танилцсаж мөн 21 аймгийн өв соёлоос гадна Монголын бүх музей, бүх номын сангийн дээрс өөрсдийнхөө одоо гэрийг барьж уран бүтээл танилцуулж байгаа. Монгол улсын үндэсний филармон, драмын театр, улсын үндэсний урлагийн театр гэх мэт Монголын бүх томоохон театрууд бас энэ дэрж өөрсдийнхөө одоо гэрийг барьж ард түмэнд өөрийнхөө уран бүтээлээс төлөвлөж байна. Ингээд одоо та бүгдийг энэ дэрж өргөнөр олцохыг урьж байна. Энэ жилийн тухайд бас Монголоо мэдээ, Монголоо уншия гэж санаачлалыг төвшүүлж байгаа. Тий, бид нар бас Монголоо уншия, Read Mongolia гэсэн томоохон одоо хөтөлбөрийг бас энэ жил танилцуулж байгаа. Том гэр байгуулж Монголын нутагт очиаг дэлхийд одоо хэвлэгдсэн бүхий л хил дээр одоо хүн ирж харах болцоотой, унших болцоотой ийм одоо өргөөг бид нар бий болголоо.